За та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр одоо Монгол банкны хэвлэлийн урлаар 16 оны статистик томыг танилцуулъя. За статистик томын хүрээнд үндсэндээ 6 бүлэг сэдвээр танилцуулах их байгаа. За инфляц, зээл хадгаламжийн хүү, ханш, гадаад худалдааны статистик, арилжааны банкуудын нэгдсэн тайлан тэнцэл, мөн ипотекийн зээлийн тайлан гэдэг сэдвийн хүрээнд гол тоонуудаа танилцуулах юм аа. За инфляц за 12 дугаар сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд жилийн инфляц 1.1%, Улаанбаатарын инфляц нэмэх 0.5% болсон байгаа. За ингэснээр Улаанбаатарын хувьд бол 4 сар үргэлжилсэн дефляц өндөрлөж үнийн түвшин эрэг түвшинд очиж инфляц руу орсон юм үзүүлэлт байгаа. За инфляцийн задаргаанаар харах юм бол Улаанбаатарын инфляц 0.5% гарахад махны үн болон бусад бүтээгдэхүүнүүдийн үн өссөн гол одоо хувь нэмэр оруулсан байгаа. За инфляцийг буулгах нөлөө үзүүлсэн бүтээгдэхүүнүүд гэвэл гол одоо бүтээгдэхүүний бүлгүүдийг нэрлэх юм бол хүнсний ногоо, төрийн зохицуулалттай үйлчилгээнүүдийн үн, мөн хувцас бүс барааны үн хямдарсан нь гол нөлөө үзүүлсэн байгаа. За дараагийн гол бүлэг бол хүү байгаа. За 12 сарын эцсийн байдлаар төгрөгийн 12 сард олгосон төгрөгийн зээлийн жигсэн дундаж бол 19.7% байна. Хадгаламжийн жигсэн дундаж бол 13.1% байна. За бодлогын хүү маань 12 сард буурж 14 болсон байгаа. Банк хорндын зээлийн хүү бол 15.5% байна. За Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 12 сарын эцсийн байдлаар 578 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. За үүнээс 7 хоногтой үнэт цаасны үлдэгдэл бол 478, үлдсэн 100 тэрбум нь бол 12 хоногийн хугацаатай Төв банкны үнэт цаасны үлдэгдэл байна. За 12 дугаар сарын байдлаар одоо дуудлага худалдаанд нийт 189 сая доллартай тэнцэх хэмжээний валютыг Төв банкнаас нийлүүлсэн байна. За банкудтай хийсэн swap хэлцлээр харин 32 сая доллартай тэнцэх хэмжээний валютыг Төв банкт авсан байна. За мөнгөний нийлүүлэлт 12 сарын эцсийн байдлаар 12.80 75 тэрбум төгрөг байна. За энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.80 төгрөгөөр өссөн үзүүлэлт гарсан байна. За ханшийн статистик руу оръё. За ханшийн хувьд 12 сарын эцсийн байдлаар 1 Америк доллар 2489 төгрөгтэй тэнцсэн байна. За сарын дундаж ханш бол 2482 төгрөгтэй тэнцсэн байна. Энэ нь өмнөх оны эцтэй харьцуулахад 24.4%-аар солирсон үзүүлэлт болжээ. За төгрөгийн бодит болон нэрсэн үйлчилж буй ханш нь бол мөн солирсон үзүүлэлттэй гарсан байна. За энэ нэг талаас экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, нөгөө талаас импортыг хязгаарлах нөлөөг үзүүлсэн байна. За гадаад худалдааны тэнцэл 12 сарын эцсийн байдлаар 1 тэрбум 559 сая төгрөгийн ашигтай гарсан байна. Нийт экспортын хэмжээ бол 4 тэрбум 917 сая доллартай тэнцсэн байна. Импортын хэмжээ маань за ипотекийн зээлийн нийт үлдэгдэл бол 12 сарын эцсийн байдлаар 4.80 18 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Нийт зээлдэгчийн тоо бол 89156 хүн болжээ. За ипотекийн зээлийн чанарын хувьд бол нийт зээлийн 1.4%-ийг чанаргүй зээл эзэлж байна. Хугацаа хэтэрсэн зээл бол 2.5%-ийг эзэлж байна. За 12 дугаар сард бол нийт 75.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл олгогдсон байна. За үүнээс 51.1 тэрбум нь 8% хөтөлбөрийн зээл байна. За 12 дугаар сард бол 1224 иргэнд шинээр ипотекийн зээл олгогдсон байна. За үүгээр статистиктэй холбоотой танилцуулга маань өндөрлөж байна. За тэгэхээр яг өмнө төрөөс мөнгөний бодол 17 онд баримтлах үндсэн чиглэлийг тайлбарлах хүрээнд энэ асуудлыг бас бид нар телевизээр бас тайлбарлаж байсан. Инфляцийн зорилтыг бол дунд хугацаанд буюу 17-оос 19 оны хооронд бол тодорхойлсон байгаа. Өмнөх
өмнөх одоо 3 оноос бол нэмэгдүүлсэн гол шалтгаан бол эдийн засгийн тодорхой бус байдал бас буурахгүй нэмэгдэх төлөвтэй байсан учраас нэмэгдүүлсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь бол эдийн засгийн уналт гүнзгийрэх төлөвтэй байгаа учраас мөнгөний бодлогыг илүү зөөлрүүлэх чиглэлд өөрчлөх бодлогын орон зайг авч үлдэх ийм зорилгоор инфляцийн зорилгыг бол тодорхойлсон байгаа. Тэгэхээр яг сая статистик мэдээлэлээс бол харсан та бүхэн ойлгосон баг. Инфляц маань бол одоо эрэг түвшинд өнгөрсөн сард бол хүрсэн буцаад. Гэхдээ энд бол зөвхөн махны үнийн өсөлт бол нөлөөлчөд байгаа. Гэтэл хүнсний бус инфляц бол бууралт бол бас үргэлжилсэн хэвээр байгаа. Тэгэхээр яг бидний тооцоололоор бол инфляцийн маань түвшин бол махны үнийн өсөлтөөс бусад инфляцийн түвшин бол бас өсөх хандлага бол мэдээж эдийн засгийн өсөлт, иргэдийн орлогын өсөлттэй холбогддог. Тийм болохоор бол бас махны үнийн өсөлт маань харьцангуй тогтвортой байх тохиолдолд инфляц маань бол эх хонд бас эхний хагас хүртлээр бол тогтвортой харьцангуй нам түвшинд байх юм хүлээлттэй байна. Банкны салбарын чанаргүй зээлийн хувь хэмжээ бас статистик үзүүлэлтүүдээр нэмэгдэж байна. За яг эрсдлийг бууруулах гол шийдвэр бас хувь нийлүүлэгчийн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрээс энэ хугацаа 17 оны 12 сарын 31-ээр дуусгаар болно. Яг энэ ажлын хүрээнд одоо дөрмийн сангийн доод хэмжээг нэмэгдүүлж чадсан банкуудын эзлэх хувь хэмжээ ер нь яаж нэмэгдэж байна? Хэрэгжилт ямар түвшинд байна гэдэг дээр бас хариулт өгнө үү? Банкуудын дөрмийн доод хэмжээг нэмэгдүүлэх бол ажил бол хийгдэж байгаа. Энэ бол ихэнх банкуд бол дөрмийн сангийн бол үзүүлэлт бол биелүүлсэн байна. Яг зарим энэ бол банк төсвөр дээр бол тусдаа бол графиктай бол ажиллаж байдаг. Тэгэхээр зарим банкуд бол графикын дагуу бүгд бол биелүүлээ явж байгаа. Тэгээ хэлсэн нөгөө банк болгон дээр өөр гэсэн графиктай байгаа. Тэгэхээр өөрөө бол нэг л он сар хэллээ. Тэгэхээр их олон он сар байгаа л та. Тэгэхээр банк төсвөр өөрийнх нь нөхцөл байдлаас хамаарат тусдаа хуваарьтай байгаа. Тэгэхээр цаашид яг энэ долларын ханшийн өсөлт яаж өөрчлөгдөх юм бэ дээр хариулт. За $10 ханш бол өнгөрсөн оны эцэсгэд ерөнхийдөө сулрах нэлээд хандлага ажиглагдчихсэн бол он гарсаар бол нэлээд тогтвортой байдал хадгалагдчих байна. Энэ нь өөрөө ямар хүчин зүйл нөлөөлж байна гэхээр манай гадаад цэвэр урсгалын хэмжээ бол эерэг болж эхэлж байна он гарснаас хойш. Тэгэхээр одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар бол нэмэх 28 сая долларын цэвэр урсгал эерэг байна. Ингэснээр бол захын хүлээлт захад очиж байгаа дарамт буурсан. Ингэснээр валютын ханш бол тогтворж ийм хандлага ажиглагдж байна. Ханш дээр нэмээд асууя. Ялангуяа бас 8 шарга захын одоо ханш бол илүү бас спекуляц хийх зорилгоор одоо хөөсөн ийм байдлыг бол үүсгээд байна гэж зарим талаар хардаг шүү дээ. Яг валютын савлгааг, огцом савлгааг одоо эрүүл биш савлгааг бий болгоод байгаа энэ нөхцөл байдлыг бууруулах үүднээс валютын зохицуулалтад өөр одоо ямар ажлууд хийгдэхээр төлөвлөж байгаа бол? За энэ ажлын хүрээнд болохоор Төв банкнаас 2017 онд хөрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлдээ бол валютын дотоодын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх ийм ажлыг тусгасан байгаа. Энэ ажлын хүрээнд бид нар бол одоо энэ валютын захын арилжааны нэгдсэн платформыг байгуулах ажил эхлээд ажлын хэсгийг байгуулад эхлээд урьдчилсан судалгаа шинжилгээний шатанда явж байна. Ингэснээр бол манай валютын захад байгаа мэдээллийн тэгш бус байдал валютын захад оролцогчдын тэгээд эрэлт нийлүүлэлт арилжаа явагдах хөрөнгө чадварыг хангах зэрэг үйл ажиллагаа шийдвэрлэх нэгдсэн тийм платформтой болох болсноор валютын ханшин дээр ийм огцом хөөсрөлт үүсгэх ханшийн тийм савлгааг бий болох эрсдлийг бол бууруулах ийм чиглэлээр бол ажиллаж байна. ЭТВ телевизний асуулт байна. Хадгаламжийн талаар яг өнөөдрийн байдлаар мэдээлэл өгөхгүй юу? Нийт ер нь хичнээн хадгаламж байгаа бай. Тэгэхээр тэр дундаа хадгаламж эзэмшигчдийн хувь хичнээн хүн хэдээс хэдэн хувийн хадгаламжийг эзэмшиж байна вэ? За Монгол бас нийт хадгаламжийн жоо 9 тэрбум 9 их 80
139 тэрбум байгаа. За нийт хадгалан эзэмшигчдийн тоо бол 2,854,300 хадгалан эзэмшигчтэй бол байгаа. Ихэнх хадгаламжийг яг хэдээс энэ хадгаламж эзэмшигчдийн хэдээс хэдэн хувийг эзэлж байна? Тэр тоо бол одоохондоо бол байхгүй байна л та. Нийт хадгаламжийг ер нь яг хичнээн хүмүүс нь эзэмшдэг юм бэ? Тэрийн дараа тодруулж. Респонсэлтэй сая ярьж та платформтой болох тийм ээ. Одоо нэг валютын зах зээлийн арилжааг хэлэх гээд аль 4 сарын өмнө ярьжсэн. Яг цаг хугацааны хувьд хэдийн хэрэгжих юм. За дээрэс нь өнөөдөр яг энэхүү системийг бий болгоход хэдийн хэмжээний зардал орж байгаа юм. За дээрэс нь яг өнөөдөр яг Монгол улсад арилж байгаа энэ валютын арилжааг үнэхээр яг хэн чадах юм уу хүмүүс гэсэн жоохон шийдэл. За энэ платформын асуудал нь болохоор өөрөө их бусад улс орн манайх шиг шилжилтийн эдийн засгтай ижилхэн ийм улс орнуудад хэрэгжсэн туршлагыг аваад үзэхэд ерөнхийдөө 1-2 жилийн хугацаа шаарддаг. Дор хаяж хамгийн багаар. Тэгэхээр энэ дээр бол эхнээс нь маш их улс суурьтай бүтцийн үед суурийг нь маш зөв тавих нь бол хамгийн их ирээдүйд үүсч болзошгүй эрсдлийг бууруулах хамгийн зөв арга хэмжээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол бид нар хэд хэдэн хувилбарыг боловсруулад ажлын хэсгээр бол ажиллаж байна. Цаг хугацааны хувьд болохоор энэ ондоо багтаагаад энэ үндсэн ажлуудаа бол дуусгах ийм чиглэлээр ажиллаж байна. Валютын хадгаламжийн бүх буу замаар энэ бас хашиг барих гэж оролцсон юм гэж харагдаад байна. Нөгөө талаар интегрэц хийхгүйгээр асуудал үүсгэхгүйгээр боломж байна. За тэгэхээр төв банкны хувьд бол үндсэн зорилт маань өөрөө валютын ханшийг дээш доош сулрал чангаралтаас илүүтэйгээр валютын зах дээр огцом хэлбэлцэл үүсгэхэд бол уг хэлбэлцлийг бууруулах, тогтворжуулах чиглэлээр ажилладаг байж байгаа. Энэ ч үүднээсээ бол бид 7 хоногт 2 удаа гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулж зах дээр үүсэж байгаа альва хэлбэлцэл эрэлт нийлүүлэлтэд тодорхойлж үүнээс үржилтэн сэргийлэх валютын ханшийг хэд их савлгааг бий болгохгүй чиглэлээр бол ажиллаж байгаа. Тэгэхээр мөнгөний бодлого маань өөрөө тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, гадаад эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдлаас бол хамаарч тодорхойлогддог. Тэрнээс биш бид нэр урьдчилаад мөнгөний бодлогыг тэгж өөрчлөн, ингэж өөрчлөн гэж бол хэлэх боломжгүй. Зүгээр өнөөгийн эдийн засгийн төлөв, ойрын ирээдүйн эдийн засгийн төлөвөөс харах юм бол манай эдийн засгийн өсөлт бууралцтай, инфляц харьцангуй бага түвшинд байгаа учраас бол бид нар эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд мөнгөний бодлогыг өөрчлөх ийм одоо өнөөгийн төлөвт бол харагдаж байна гэж хэлж болохоор байна. Монголын мэдээс угаас алт хоёр төслийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгэхээр яг энэ үүнтэй холбогдуулаад ямар ажлуудыг төлөвлөж ирээдүйд хийх боломж байгаа юм болоо. За тэгээд алт тушаалтын хувь хэмжээ бас 2016 онд ямар байсан, 17 онд бас ямар төлөв байдал ажиглагдахаар байгаа талаар мэдээлэл өгөх. За алт хоёр хөтөлбөр маань болохоор өмнө нь алт 2000-д 94-өөс 2000 онуудад бол хэрэгжижсэн хөтөлбөр байгаа. Тухайн үедээ уг хөтөлбөр маань өөрөө их үр ашигтай төсвийн орлого Монгол улсын эдийн засагт оруулжсэн эерэг үр дагаврууд авчирчсэн гэдэг утгаараа алт хоёр хөтөлбөрийг бол энэ оноос эхлээд хэрэгжүүлээд эхэлж байна. Уг хөтөлбөр маань болохоор 17-оос 18 он, 18-аас 2000 он гэсэн богино болон дунд хугацааны зорилттой хоёр үе шаттай хэрэгжих хөтөлбөр байгаа. Нийт бол үндсэн хэрэгжих хийх ажлын хүрээ маань 5 чиглэлд явж байгаа. Монгол банк болохоор уг ажилд болох дотоодын алтны компаниуд байгууллагуудтай хамтарч бол алтны санхүүжилтийн схемийг бол хэрэгжүүлэхээр ийм төлөвлөж байгаа. Мөн дээрэс нь алтны сорцын үйл ажиллагааг сайжруулах ийм чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. За тэгээд алт тушаалтын хувьд болохоор 2016 онд нийт Монгол банкнд бол нийт 18 тонн орчим алтыг бол тушаасан байж байгаа. Иргэд аж ахуйн нэгж байгууллагаас. За он гарсаар бол өнөөдрийн байдлаар 1.1 тоннд хүрээд байна. Энэ нь ерөнхийдөө өмнөх жилүүдийн дундачтай харьцуулаад үзэхэд бол нэлээд өндөр өсөлттэй явж гин гэж бид харж байна. Тэгэхээр алт хоёр хөтөлбөр хэрэгжиж байгаа. Дээрээс нь хууль эрх зүйн татврын орчныг тогтвортой байлгана гэж үзэж байгаа үндсэн дээр бол энэ онд алтны тушаалт бол өмнөх онуудаас нэмэгдэх ийм дүр зураг бол
төсөөлөл байж байгаа бидний хувьд. Мөн дээрээс нь Төв банкнаас болохоор алтны үнийг бол тооцохдоо Лондонгийн металлын биржийн тухайн өдрийн ханшаар нь авч тооцдог болсон. Энэ ч бас нэг алт тушаалттай бол алт тушаалт нэмэгдэж байгаад бол эерэг нөлөө үзүүлж байна гэж харж байна. 12 сард Тэгэхээр ипотекийн зээлийг бол ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр бол санхүүжүүлж байгаа, буцааж санхүүжүүлж байгаа. Энэ хэмжээ бол нэг 20 гаруй тэрбум төгрөг байгаа сарда. Тэгэхээр сар болгон Монгол банк бол энэ эргэн төлөлтийн хэмжээгээр банкудад санхүүжүүлтийг нь бол олгож байгаа. Эдийн засгийн төлөв байдал яг өнөөгийн байдлаар ойрын ирээдүйн төлөв байдлыг өөрчилсөн үү гэхлээр бол манай бол дараагийн бодлогын шийдвэр маань бол 3 сард гарна. Тэгээ бидний Монгол улсын 2016 оны эдийн засгийн одоо гол үзүүлэлтүүд бие одоо дотоодын нийт бүтээгдэхүүний тооцооллууд маань бол 2 сард гарна. Тэгэхээр бол эдгээр тоо мэдээллүүдийг гарсны дараагаар бид нар бол бодлогын шинжилгээ төсөөллөө бол хийж эхэлдэг. Тэгэхээр бидний ажил бол 2 сараас эхэлж хийгдэнэ. Зүгээр яг одоо гарсан 12 сарын зарим одоо урьдчилсан тоо мэдээллүүд бол гарчаад байна. Тухайлх юм бол төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэл, Монгол улсын төсвийн урьдчилсан гүйцэтгэлүүд бол гарцсан байна. Эдгээр урьдчилсан гүйцэтгэлүүдээс харах юм бол бидний хүлээж яснаас илүү одоо төлбөрийн тэнцэл маань сайжирсан байна. Төсвийн тэнцэл маань ч бас сайжирсан байгаа. Тэгэхээр бол мэдээж хэрэг эдгээр маань бол эдийн засгт маань бол эерэг нөлөө үзүүлнэ гэж бид нар бол харж байгаа.